Сайн байцгаана уу? За химийн тэнцвэр түүнд нөлөөлөх хүчин зүйл хичээлийг Moza Book дээр бэлтгэлээ. За та бүхэндээ хичээлийн бүтцээ танилцуулъя. За хичээлийн зорилго зорилт, үр дүн, за эхлүүлэх дасгал, за бичлэгээ үзээд дараах асуултанд хариулж дэвтэртээ бичээрэй. Химийн тэнцвэрт юу нөлөөлж байна вэ гэдгийг бичлэгээс ол илрүүлнэ. За ингээд илрүүлсэн зүйлийг одоо ямар онол зарчмаар тайлбарладаг вэ гэдгийг сурах хүчгээ ашиглаад одоо уншиж судалнаа. За ингээд уншиж судалсан мэдлэгийг ашиглаад химийн тэнцвэр температурын үзүүлэх нөлөөг одоо илрүүлнэ. За ингээд илрүүлсэн зүйлээ доорх ус нэгттэй харьцуулж дүгнэнэ. За ингээд мэдлэгээ баттгана. За дараагийн хуудсанд химийн тэнцвэрт даралтын үзүүлэх нөлөөг болвол судална. За энийг мөн бичлэгээ ашиглаад хэрхэн нөлөөлж байгааг илрүүлж дүгнж бичээд ингэснийхээ дараа доорх болвол үс нэгтэнд байгаа мэдээлэлтэй өөрийн дүгнэлтийг харьцуулна. За ингээд мэдлэгээ баттгана. За дараагийн хуудсанд бол химийн тэнцвэрт концентрацийн үзүүлэх нөлөөг үзүүлсэн бичлэг байрлуулсан. За үүнийг үзэж танилцаад хэрхэн нөлөөлж байгааг илрүүлээд мөн бол доорх үс нэгтэнд байгаа мэдээлэлтэй өөрийн дүгнэлтийг харьцуулна. За ингээд мэдлэгээ бол баттгана. За үүний дараа бол гэртээ энэ хичээлээр үздсэн мэдлэг чадвараа баттган Габрийн процесс, концентрац, давалт, температур хэрхэн нөлөөлж байгаа талаар дэш шатлын зарчмаар тайлбарлана.